нийт иргэдийнхаа энэ өдөр ямар мэндийг хэлье. За Монголын төр шатхууны үн банкны хуваарьаар гарлуулсан ард түмэнд гинтийн бэлэг барьлаа. Бараг наадмын сюрприз гэж хэлж болохоор байлаа. Яагаад тэгэхээр эд амралт зугаалга ажлын үеэр аялал жуулчлал хөгждөг энэ цаг үеэр бүтээн байгуулалт хийгддэг энэ цаг үеэр мөн газар тариалангийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлдэг энэ цаг үеэр бензиний үнийг нэмсэн нь бол бараг гэмтэрэг гэж бид нар үзэж байгаа. Яагаад гэмтэрэг гэж үзэж байна вэ гэхээр өнөөдөр иргэдийн амьдрал дээр орлого дээр бол тодорхой нэгч төрөний нэмэгдэл очиагүй хэрнээ кармаа руу орсон энэ шийдвэр бол увайгүй үйлдэл байна. Монгол улсын төр бол иргэд рүүгээ нулимсан үйлдэл хийлээ гэж бид нар бодож байгаа. Тэгээд иргэдтэй нэг зүйлийг уриалж байгаа. Ямар зүйлийг уриалж байгаа гэхээр өнөөдөр энд нэг 10-аад хүн хэвлэлийн хурал хийгээд шаардлага хургуулээд сонсдог төр бол тийм ёс суртахуунтай төр бол өнөөдрийн төр бол биш юм байна. Өнөөдрийн төр бол ерөөсөө дүлий чихтэй бид нар монголчууд ярьдаг шүү дээ. Дүлий дүн боргоод гэж. Дүлий дүн боргосон л төр юм байна. Тэгээд ийм уриалгыг гаргаж байгаа. 2018 оны 7 сарын 9-ний өдөр 12 цаг 30 минутаас орой 18 цаг 30 минутаас бүгдээр 1 минутын турш төв зам дээр явж байгаа машин болгон сигнал өгөө. Энэ дүлий дүн боргоод байгаа энэ төр засгийнханд ямарваа нэгэн байдлаар бүх нийтээр сигнал өгөхгүй бол өнөөдөр бол ерөөсөө энэ дүлий дүн боргосон чихгүй толгоонууд төрж суусан юм байна гэж. Хүн болгон өөрсдийнхөө амьдралд нөлөөлж байгаа бензин шатхууны үн мөн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг эсэргүүцэж энэхүү уриалгыг дэмжиж оролцвол бид нар өөрсдийнхөө төлөө хийж байгаа үйлдэлээ гэж ойлгоорой. Түүнээс биш аль нэг намын мэдээллийг дэмжсэн үйлдэл гэж битээд үгнэрээ гэж би энд хүсмээр байна. Тэгээд нийт иргэдээ бол энэхүү уриалгыг дэмжиж 7 сарын 9-ний өдрийн 12 цаг 30 минутанд бүгдээрээ нэгэн зэрэг 1 минутын турш сигнал өгөө. Оройн 18 цаг 30 минутанд давтан архиж сигнал өгөө. Ингээд хэрвээ бидний шаардлагыг хүлээж авч Монгол Улсын засгийн газар эрх баригч нам томоохон бодлого гаргаж тийм ээ. Иргэдийн уран дээр дайсан энэ ачаагаа хөнгөлөхгүй бол бензин шатхууны үнийг буулгахгүй бол нэг ижил болгож бүрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхгүй бол бид нар дараагийн шатны арга хэмжээнд орно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Дараагийн шатны арга хэмжээ бол энэ монополоор засгийн төрийн бодлогыг хүлээж авдаг үгүй нь мэддэхгүй энэ хэдэн монопол компаниуд руу дараагийн шаардлага дараагийн арга хэмжээ бол очих болно шүү гэдгийг энд хатуу сануулж хэлмээр байна. За баярлалаа.